За модерн 8 сарын 25-ны мэндийг хүргэе. Өнөөдөр MetaMask-ын тухай ярина. MetaMask дээр маш олон хүн өөрийнхөө хөрөнгийг хадгалдаг, стейк хийдэг, swap хийдэг, төсөл рүү ордог тийм ээ. Маш их энэ төрөвчийг ашигладаг байгаа шүү дээ. MetaMask-ын төрөвч өөрөө их сайн хамгаалалттай боловч бидний үйлдэлээс болж эндээс бол маш их мөнгө алдагддаг юм байна. 2-3 сарын өмнө манай хамтрагч хүмүүс энэ дээр бас алдаад ирэхэд анзаараагүй боловч яг өөр дээрээ тулхлаар хүний одоо яагаад алдахгүй байж болох уу тийм ээ, ямар үйлдэлүүд хийдгийг, алдсан мөнгөө яаж болж авах уу гэд нэлээд явуулаа. Тэгээд миний алдсан онсон одоо хүмүүст ямар хамаатай би энийг заавал хэлэх албатай мó гэж бодож ирсэн боловч YouTube дээрээс энэ сошиал сувгуудаас хайгаад монгол хэл дээр ч юм уу яг энэ MetaMask-ийн одоо алдсан мөнгөө яаж араас нь хөөх үү, ямар хамгаалалт хийж болдгийг, яаж хардгийг гэсэн тийм ямар ч бичлэг байхгүй учраас хин нэгэн хүмүүс ч юм уу цаашдаа MetaMask-ыг хэрэглэх хүмүүст мөнгө алдсан хүмүүст хэрэг болгох болов гэдэг үднээс энэ бичлэгийг хийж байгаа учраас та бүгд анхааралтай сонсороо. За ингээд цаашаа явъя. За энэ PancakeSwap дээр биднес ингээд янз бүрийн үйлдэл хийж change хийдэг, liquid pool үүсгдэг те токенуудаа шилжүүлж барьдаг. За ингээд MetaMask руу ингээд ордог штэ. Биднес орохын тулд за мэдээж энийг би холбогдсон байна. За энэгээр холбогдохгүй. Энэ бол миний энэ төрөвчтэй холбогдсон учраас эхлээд энийг салгана. Ер нь бол энэ ямар нэгэн төсөл рүү орсны дараа энийг салгаж явах хэрэгтэй. За одоо би Ethereum-ийнхаа контрактаар энэ дээр нэгдүгээр төрөвчээр ингээд орно. За дараа нэгдүгээр төрөвч гэж юу гэдэг яадын гэдэг энэ юунуудыг би танарт сайн тайлбарлаад өгнө. За энийг эхлээд disconnect хийчих. За яг иймэрхүү байдалтайгаар бид нүс ингээд төсөлд ордог штэ. За ингээд MetaMask-а дарна. За энэ дээр за одоо яг ингээд эхлээд орж байгаа маягтай харуулах гэдэг байна. За би энэ дээр за энийг холбогч штэ энэ дансыгаа энэ MetaMask-ын дээр 2 3 4 5 их олон данс үүсгэж байна. За энийг би ингээд толъё MetaMask-тайгаа. За ингээд ямар сүлжээн дээр холбогдож байгаа ингээд холбогдчихж байгаа. За энийг refresh хий. Ингээд swap хийхэд бол биднес маш олон үйлдэл хийдэг, арилждаг, liquid pool хийдэг. Тэгээ энэ дээр анхаарах юм бол энэ unlimited буюу юм юу гардаг юм байна. Одоо ингээд гүйлгээ хийхэд биднес энийг бол ерөөсөө анзаардаг. Энийг бол анзаарах хэрэгтэй. Ямар нэгэн төсөл рүү ороод шижигчээд ч юм уу тодорхой биш үүсгэн байгуулагчд нь ямар шүү эднүсээ сайн судлаагүй үед бол энийг unlimited байлгаж болохгүй юм зүйл харагдаж байгаа. Тэгээд энийг бол unlimited байж болохгүй. За энэ дээр unlimited биш байж байгаад яадгүй гэхээр ийм контрактынхаа хаягдлуу нь орохлоор бас энэ одоо scam ч юм уу ийм гэрээнүүдэр ийм контракт дээр ийм зүйл харагддаг юм байна. Энэ детальчлан транзакцийн дотор руу ингээд сайн орох хэрэгтэй. За тэгээд бас энэ скрин дээр газын хэмжээг харах хэрэгтэй юм байна. Энэ дээр edit гэж ороод бас энэ транзакцийн гүйлгээ датануудыг харахад ийм тэгтэй ч юм уу тодорхой бус ийм хаяггүй контракттай ийм төсөл рүү ерөөсөө мөнгө шилжүүлж болохгүй гэж зөвлөхөр байна. За тэгээд ингээд өөрийн түүхээс цаашаа өргөжлүүлж яваа. MetaMask-ын дээр байгаа данснаас мөнгө алдагдсан байна. За ингээд $3,000 тодорхой бус энэ хаягл руу гараад авцсан. За энэ юу харуулж байгаа гэхээр ямар нэгэн гүт ч юм уу суулгаад миний MetaMask-ны unlimited байсныг анзаарахгүй би ямар нэгэн төсөл рүү ч юм уу swap хийчихсэн ийшээ шилжээд гараад авцсан байх нь шүү дээ. За эднүсийг хардаг энэ өөрийнхөө дансыг өгөөд гүйлгээгээ хардаг энэ сайтуудыг та бүгдээр хараарай. Энэ application Zerion Yo дээр бол ингээд хадгалаад өөрийнхөө түүхийг харчиж болдог байгаа. За нөгөөх нь бол Zapperfy гэж байгаа. Zapperfy дээр бас ингээд харж болно. За энэ харагдаж байна. Бас ижилхэн контрактууд нь хаашаа гарсан бэ гэдэг ингээд харагдана. Энэ дээр өөрийнхөө MetaMask-ийн төрөвчний хаягийн 100 төгөд ингээд гараад ирэх нь шүү дээ. За энэ хаашаа явсан бэ гэдгийг бас харж болно. За энэ дээр дарахад бол нөгөө контракт руу гарна шүү дээ. Хүмүүс Ethereum дээр яаж хардгийг мэдчихэж байгаа. За энэ debug гэж энэ юу бол их зүгээр надад таалагдсан. Debug дээр одоо бүгд дээр бас ингээд харъя. За энэ байж тийм ээ $3,000.
тодорхой бус хаягдлууд гаргаж утсан. За энэний аранаас хөөцөлдөөд болиулах ямар арга байдгүй гэд ингээд үзлээ. Болиулах арга байхгүй энэ дээр. Та холбогдсон одоо төслүүдийн тодорхой бус unlimited тэр контрактуудыг зогсоох зөвхөн боломж байгаа. Алдсан мөнгийг бол эргүүлж авахд нэлээд хүндрэлтэй. MetaMask руу яг тэр supportlын хүсэлт ч юм уу нэлээд олон материал бэлдүүлж явуулах боломжтой боловч энэ болгоны араас хөөцөлдөд MetaMask-ийн олж өгнө гэдэг бол магадлал багтаа байхгүй. Тийм учраас биднээс одоо юун төрөд та энэ бичлэгийг үзсэн бол өөрийнхөө MetaMask-ыг миний энэ үзүүлж байгаа хаягнууд дээр тавьж үзээд яриад байгаа үйлдэл хийх нь зүйтэй шүү. За энэ дээр бол бас ямар сүлжээн дээр байгаа гэдээ харж байна. Энэ бол зөвхөн Ethereum дээр хийх харуулж штэ. Binance Smart Chain дээр бас харж болно тийм ээ. Тэхийн тулд бас энэ Binance Smart Chain-ийнхаа түүхийг энэ юугаас ойлгох хэрэгтэй. За энэ бол Binance Smart Chain дээр байж байна. Минийх. За энэ тухайн одоо протокол сүлжээг бол ингээд сольчдаг та бүгд мэдж байгаа. Ингээд солиод харчих болох нь байна тийм ээ. За энэ debunk гэх зүгээр санагдсан. Энэ дээр та ороод энэ approval гэдгээр ингээд орох хэрэгтэй. За би бол энэ дээр ороод тодорхой хэмжээ юу хийцэн байгаа. Одоо цуцлах ч юм уу, бойлуулах тийм ээ. Тэр контрактуудыг бойлуулах үйлдэл хийцэн байгаа. За энийг гарахгүй учраас харуулах боломжгүй байна. За энэ дээр бол Binance Smart Chain, X-Type, Polygon, Phantom, Oxcoin, Hobo-гийн chain-ээр хийж байна, Avalanche-ээр хийж болж байна. Гэт бүх өөрийнхөө сүлжээн дээр байгаа хөрөнгийг харж болох нь шүү дээ. Хараад зогсоох хэрэгтэй тэр swap хийж юм уу тодорхой бус данс руу явсан контрактуудын unlimited үйлдэлүүдийн зогсоох төлөвлөлийг хийх юмыг өнөөдөр ярьж байгаа. За нөгөө нэг нь энэ Alliance Beefy Finance дээр бас хийх хэрэгтэй. Энэ дээр бол минийх цуцалцуучил гарч ирэхгүй байна. Ингээд revoke all гэдгийг дараад тодорхой хэмжээний энэ контрактууд гараад ирж гисад таны төрөгчн дээр байгаа unlimited чинь гараад ирж байгаа. За нөгөөдг нь tag dApps гэж гарч иж байгаа. Энэ бол бас зүгээр. За энэ дээр одоо би бас холбож үзүүлээ. За энэ нэг юм нэхэд энэ юу refresh гэд хийгээд үзье. Юун дээр нэгч чинь айл контракт дээр нэгч чинь тийм ээ. За энэ Change Wallet MetaMask гэдээ орох нь. За ингэнгүүт ингээд харагдаж штэ. За би энэ дансаа шалгаж байгаа штэ. Миний энэ данснаас алдагдсан байхгүй. За next гэдэг ингээд connect чинь. За ингээд ороод ирлээ. Ингээд Binance Smart Chain-аар холбогдож байна. За ингээд шалгая. За энэ дээр бол минийх алдсан зүйл байхгүй байна тийм ээ. Ингээд за энэ tag dApps star юу дээр үзэж болж байна. За энэ бас их зүгээр байсан. Binance Chain Farm дээр ингээд Connect Wallet гэдэг үзэх хэрэгтэй. За энэ бичлэг ямар нэгэн хэмжээгээр одоо манайханд хэрэгтэй байх болов гэдэг үднэс хийгээд байгаа шүү. За Binance Smart Chain байна. За Connect Wallet. За refresh хийхгүй болохгүй шүү байна. За ингээд refresh хийгээд. За ингээд ингэнгүүт энэ контракттай холбогдох нь. За би бичлэгийн сүлд энэ MetaMask-ыг бас яавал зүгээр үү гэдгийг үзүүлнэ. Зөвхөн нэг контрактаараа биш олон одоо дансан дээр тухайн төслүүдэд нэршүүлээд явах нь зүйтэй юм шиг санагдсан. За энэ дээр бол нэг unlimited контракт гараад ирлээ шүү дээ. Binance Smart Chain Station token дээр ямар нэгэн төсөл рүү unlimited буюу хязгааргүй мөнгө шилжүүлэх контрактыг би зөвшөөрсөн байгаа байхгүй. За тэгэхээр энийг revoke дарна. За revoke дарахлаар тодорхой хэмжээний BNB байх хэрэгтэй байна тий. BNB-тэй байж энэ дээр төлбөр хийх нь байна шүү дээ. За тэгэхээр би энэ дээр надад одоо BNB байхгүй байгаа учраас би энэ контракт руу энэ лөө BNB хийх хэрэгтэй. За надад энд 0 гэж байна. Тийм учраас би энэ дээр эндээс нэг тодорхой хэмжээний BNB шилжүүлээ. Хаашаа шилжүүлэх вэ гэхээр нөгөө аккаунт нэг рүүгээ шилжүүлэх чинь шүү дээ. Өөрийн таасан дотор шилжүүлнэ, аккаунт нэг рүү шилжүүлнэ. Максимал нь ихлээр ийм гараад ирж байгаа. Тэгэхээр
0 0 2-ыг ч юм уу те 2-ыг ингээд шилжүүлээ. За ингээд next гэдээ дарчин. Газ фини юм байна. За ингээд орох нь те. За яаш ингээд pending гэж тодорхой хугацааны дараа орчих нь байна. За орсныхан дараа би энэ дээр нөгөө revoke гэдэг юм хийх нь нэгсэндээ цуцлана. За орцсон байгаа. Тэгэхээр би энэ дээр ингээд revoke гэдгийг хийлээ. Энэ дээр ороод ирсэн те. Confirmation гэдэг ингээд дарчих хэрэгтэй. Тэгэхээр энэ контрактыг бол тодорхой хэмжээний мөнгө аваад цуцалж яах гэсэн үг шүү дээ. Revoke гэдэг ингээд дарах нь байна. За system message болчлоо гэдэг. Ингэнгүүт саяны контракт цуслагдаад би арай аюулгүй болчихж байгаа. Нэг өсөндөө хэмжээ хязгааргүй гарах үйлдэл юм уу тэр контрактыг зогсоосч чинь гэсэн үг. За иймэрхүү маягаар би маш их олон энэ одоо үзүүлж байгаа та нарт аппликейшн дээр хийсэн. За энэ React.net гэдэг дээр бас ингээд орох хэрэгтэй. За энэ контрактаа дахиад яг сайн үл. За энэ Binance Smart Chain контракт дээр явж байгаа учраас болохгүй байгаа. Тийм учраас би энэ дээр V2-оор явсан. V2-оор үзүүлээ та бүгдэд. За тэгэнгүүт энэ дээр refresh хийж за яшаа холбогдох юм шиг байгаа. MetaMask маань за connect wallet гэдэг ингээд орно MetaMask руу дарлаа. За энэ данс руу орно. Саяных бол хэрэггүй. Энэ нүгээр шалгаж байгаа шүү дээ. За саяныхыг ч бас шалгачиж болно да. За энэ Binance Smart Chain гарч иж байна. Revoke хийж байна тийм ээ. За ингээд дахиад BNB байна уу надад байна. За энэ дээр би confirmation хийчихнэ. Тодорхой хэмжээний одоо төлбөр төлөгдөж гэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд дахиад refresh хийлээ. За connect wallet дахиад шалгая. MetaMask руугаа энэ revoke. За яг нэг хийц ингээд энэ тасарч явах саяны үйлдэл ороод ирэхлээр тийм ээ. За дахиад refresh хийгээд үзье. За connect wallet MetaMask. За энэ тодорхой хугацааны дараа ингээд юу саяны үйлдэлийг хаах бах. За дараагийнх нь болохоор энэ approved zone гэж байгаа. За энэ дээр бас гарч ирэх ёстой. MetaMask-аа холбоно. За энэ шалгаж байна. За энэ дээр бол энэ данс шалгагдаад байхгүй юм тийм ээ. За байхгүй гэсэн үг. За дараа нь revoke cache гэдэг дээр бас үзэж болж байгаа. За энэ яг өөрөөхөө Binance Smart Chain энэ контракта харъя. Smart Chain дээр нь Ethereum дээр нь тийм ээ. За ингээд за энэ дансыг холбох хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг үйлдэл гэдэг юм уу бас буруу үйлдэлүүд биднээс нь Trust Wallet гэдэг Binance-ийн одоо охин компаниг түрүүчээ бас энэ Binance Smart Chain MetaMask-тайгаа холбоор уураарэ гэдэг гэсэн энийг бол ерөөсөө холбож болохгүй юм байлаа. Тусдаад байж ах хэрэгтэй. Trust Wallet-ийнхаа seed phrase-аар жишээ нь MetaMask дээр холбогдсон. Миний хувьд бол өмнө нь за энийг холбогдсон учраас эндээс шууд татагдаад Trust Wallet-аар MetaMask-аар дамжаад Trust Wallet-д байгаа $3,000 хулгайч нар авчиж гэнэ гэсэн үг байхгүй. Тийм учраас энийг Trust Wallet-а MetaMask-тай битгий холбоороо гэдгийг хэлэх гээд. Янз бүрийн бичлэг байгаа гадуур холбоороо энэ ашигтай гэх. Тийм учраас төсөл болгон дээр өөр данс үүсгэх хэрэгтэй. За ингээд Zero дээр би арга хэмжээ авсан энэ одоо ингээд сая аппликейшнуд байна шүү дээ. Саяны аппликейшнуд дээр USD coin-ыг салгах энэ revoke-ийн үйлдэлүүдийг хийсэн байна. DeFi Pulse гэдэг энэ индексжүүлсэн coin байгаа. Энэ дээр бас хийжсэн байна тийм ээ. Хэд хэдэн удаа ингээд оролдох хийгээд хийсэн боловч нэг өсөндөө би MetaMask дансаараа стейк хийсэн одоо пул дотроос гаргахлаар тэр пулээс тухайн миний өгсөн MetaMask-ийн хаягдлуул гарна шүү дээ. Тэгээд гараад ороод ирдэг 1 сарын дараа ч юм уу 10 хоногийн дараа тэгэнгүүт хулгайч татж аваад байна шүү дээ. Нөгөө дансаа сонирхох боломжгүй. За маш олон данс хийх боломжтой л доо энэ MetaMask дээр. Тэгэхээр энэ дээр нэг анхааруулах юм бол одоо юу яах хэрэгтэй. За ингээд ямар нэгэн swap хийх юм уу төсөл рүү орсны дараа та бүгдийн MetaMask-ийн төрөвчүүдийн зайлшгүй салгах хэрэгтэй. Одоо энэ connect site гэж би сая PancakeSwap руу холбогдсон. Энэ бол миний
нөгөө хоёр дахь төрүүчтэй энэ саяных. За нэгдэх дээрээ бас орж болж байна. За нэгдэхийг бас салах хэрэгтэй. За ийм олон сайт руу орцсон учраас эднүсийг ингээ заавал салах хэрэгтэй. Салгаад тухайн төслүүдээс салгах нь шүү дээ. Тэгэхгүй бол аюултай. За одоо энэ дээр төрүүч дээр данс үүсгэхдээ та бүгд шинээр данс үүсгэж болно шүү дээ. Ямар нэгэн шин данс үүсгэж болно. За жишээ нь энэ дээр юу гэдэг нь pancake swap руу ордог данс нэг өөр те. За би жишээ нэг данс үүсгэе. За ингээд данс үүсгэлээ. Саяны дансыг тийм ээ. Нэрийг нь бол одоо өөрчлөх хэрэгтэй шүү дээ. 6 гэдэг дансыг тийм ээ. Next гээд ингээд connect гээд орох нь байна. А энэ дансыгаа зөвхөн энэ дансаар л pancake swap руу орох нь шүү дээ. За одоо бүгдээрээ нэрийг сольж болно те. Account task гээд энэ дээрээ одоо зөвхөн энэ дансаар pancake swap гэдэг ингээд хийчих хэрэгтэй байхгүй. Pancake swap зөвхөн энэ дансаар орно. Өөр дансаар орохгүй. Тэгэх юм бол бас алдах магадлал за 1% гэсэн 99% баталгаатай ч гэдэг юм уу яг энэ дансан дээр. За ингээд харъя. За энэ бол миний нөгөө алдагдсан данс. Эндээс би 0.18 BNB ч гэсэн бас мөнгө өчр буцаана. Яагаад гэвэл эндөө ороод нөгөөдөг чинь буцаагаад авчих юм байна шүү дээ. Надаас тийм учраас би ингээд өөрийнхөө данс хооронд шилжүүлнэ. Энэ за бүгдээр харнаа. Аккаунт нэг дээр байж гэн тийм ээ. За энийг данс хоорондоо шилжүүлээд энэ лүү шилжүүл. За ингээд буцаагаад мөнгө татаад авчих юм данс руугаа. Хулгайчд мөнгө өгөхгүй л гэсэн санаа л да. Ингээд ороод ирнэ тийм ээ. За тэгээд та бүгд анхаарч харлаа. Төсөл болгон дээр нэртэй данс үүсгэнэ шүү дээ. Тэгээд тухайн дансаараа орох хэрэгтэй. Орцсныхоо дараа ингээд энэ данснуудаа заавал хаах нь тийм ээ. За энэ бол холбогдоогүй байна. За pancake swap руу орсон. За энэ бол ингээд за энэ рүү ингээд хаачих хэрэгтэй. Ингээд за энэ мэдээллийг ингээд та бүгдэд өгөх гэсэн. Тийм учраас энэ мэдээлэл та бүгдэд хэрэгтэй байх болов гэдэг ийм санаатай. Тэгээд хамгийн сүүлд нь энэ дээрээсээ мэдээж юугаа салах хэрэгтэй. За энэ яах гэдэг нь за энийг ингээд харъя. За approve гэдэг ингээд орчлоо. Pancake swap руу орох гэдэг нь. За энийгээ салгана. Салгачлаа. Disconnect. Cancel. За тэгээд ингээд lock гэдэг хамгийн сүүлд нь энэ заавал lock хийж явах хэрэгтэй. За ингээд та бүгдэд анхаарал тавьсанд баярлалаа. Мөнгөө алдах үйлдэлийг бага хийгээрээ сайн хамгаалаарай. Дараагийн бичлэг хүртэл баяр та.